Уураг дутагдах үед хүний биед илрэх шинж тэмдгүүд хамгийн түрүүнд бол хүн нойрог үдэж эхэлдэг. Шөнө нойр нь хулждаг. За тэгээд маш их нойрог онохлоор маш их ядардаг. Дараагийнх нь болохоор хавгандаг. За ялангуяа бөөрнөөс олж байгаа хаван болвол хоёр гараар, хоёр хөлөөр, нүдний эргэн тойрноор гэж ингэж ерөнхийдөө бол хавгандаг. За амттан дурлах. За одоо хит их чихэрлэг зүйл идэх гэдэг ч юм уу, амттай шимттэй юмд ер нь бол энгийн хүнийхээс илүү идмээр санагдах ч юм уу те. Дархлаа муудах, мэдээж ханиад хүрээд ханиад нь идэхгүй байдаг ч юм уу, эсвэл ойрхон ханиад хүрэх ч юм уу. За энэ бол мэдээж хүний биеийн уургатай бас холбоотой байдаг. За ус хумс нь мэдээж хэврэгших, за ус нь маш их хэмжээгээр унах ч юм уу. За энэ бол тохиолдол бас ордог. За айд сэтгэл санаагаар унах гэдэг маань болохоор нэгсэндээ хүн одоо мэдээж айгүй тийм нэг төгшүүртэй мэдрэмж авах, за тайван бус байдалтай ер нь бол айгүй хамааралтай байдаг. За тархитлогоо манарах гэдэг маань болохоор ер нь бол нэг жоохон толгой өвдөөд байна. Үе ингээд жоохон толгой эргээд байна. Гэхдээ янз бүрийн толгойн өвчлөл байхгүй, янз бүрийн өвчлөл байхгүй ер нь айгүй толгой өвдөх юм а гэдэг зүйл бол бас уураг дутагдсанаас зарим хүнд бол илэрч болдог. Гэдэс ходоодны хямрал гэдэг асуудал маань болохоор за хоол идээд одоо жоохон нэг хурц тостой хоол идэх ч юм уу те. За тэгэнгүүт хоол нь шингэхгүй байх. За тэгээд гаднаас одоо ямарваа нэгэн байдлаар хоол идсэний дараа им уухгүй бол хоол нь шингэхгүй. За эсвэл бол нэг жоохон юм идээл гидсэн хямраад байдаг ч юм уу. За тэр бол бас ордог. Жин нэмэхийн тухайд бол хүмүүс би ингээд тархлаад байна, жин нэмээд байна гэж бол ойлгодог хүмүүс бас байдаг. Гэхдээ яс юм дээр жин нэмээгүй. За тухайн хүн маань уураг алдаад тэрнийхээ хэмжээгээр алдсан уургийнхаа хэмжээгээр буцаагаад хавгандсан байж идэг. За уураг уугаад одоо нэгсэндээ уураг нь хөгдөөд ирэнгүүтээ хавн буугаад хавн хөөгдөөд ирэхээрээ жин масс буюу ингээд биеийнхаа массаараа ингээд ерөөхдөө бол хумигдэж ирж болдог. Байнга бэртэл гэмтэл авах гэдэг маань болохоор за ямар нэг ясны сэрэгжилтгүй янз бүрийн ясны хүндрэлгүй байж иж хөлөө ч юм уу гараа ч юм уу юм цохох төдийд хуурал бэртэл авчаад байдаг ч юм уу. За энэ маань өөрөө уураг амин хүчил эрс бодистойгоо бас л муу адилхан холбоотой байдаг. Сарын тэмдгийн тогтворгүй байдал гэдэг нь болохоор энэ бол эмэгтэй хүмүүст хамааралтай. За сарын тэмдэг нь бол за тэдэн сарын одоо 3 сарын 10-нд ирэх ёстой байсан биений юм ч юм уу те тодорхойгүй хугацаагаар урагшаа хоошоо болох ч юм уу. За энэ бол бас уурагтай холбоотой байж болдог.